За өдрийн мэндэ. Зарчмын ганц хоёрхан асуулт байна. За энэ төсвийн доктортой байдлын тухай хуулинд ингээд бид нэр 2010 оноос хойш 19 удаагийн өөрчлөлт хийчихэж байгаа юм л та. Тэгээд одоо ер нь энэ төсвийн доктортой байдлын тухай хууль чинь байх хэрэг байгаа мó байхгүй мó. Одоо тэгээд жавхлан сайдаас байнга асуусаар тэгээд хариулт нь мэдэж гин гэдэг шиг ер нь энэ доктортой байдлын тухай хуулиуд мөрдөд явах ёстой юм явахгүй юм. Заавал ингээд одоо жишээ нь 2023 оны 5 сард батлагдсавал 2023 оны 11 сарда 24 оны 8 сарда 2 удаа ингээд өөрчлөлт орж ирээд байгаа юм. Тэгэхээр энэ байдлаар энэ цаашдаа бид нар яаж авч явах ёстой юм бэ гэдэг нэг асуулт. За дараагийнх нэг асуулт. Тайлантай танилцчих тийм татварын системийн 1990 оноос хойш үүссэн 3.3 их найдын татварын өрийн үлдэгдэл байгаа. Тэгээ энийг ер нь цаашдаа яаж авч явах ёстой. Ингээд өрн ингээд үлдээл нэмэгдээл жил болох тусам нэмэгдээл яваад байх ёстой болов уу? Үгүй юм болов. Аж ахуйн нэгж байсан бол өнгөрлөө л дөө. За гурав дахь нь болохоор энэ бүгдээрээ төсвийн зарлагын реформыг бид нар хийя гэдэл ярьдаг. Тэгээ 2024 оны хувьд бол зөвхөн улсын төсвийн урсгал зардал 16 их 80 хүрч байгаа. Төсвийн зарлагын реформ бүгд тэгж ярьдаг шин. Ухаалаг төр цомхон бай төсвөө таны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээ гэл ингээл ярьдаг. Тэгээ ч одоо 2024 оны байдлаар ихэд чинь 16 их 80 хүрсэн. За 1996 оноос хойш 30 жилийн хугацаанд авч үзэх юм бол 162 тэрбум чинь 30 ихний 591 болцсон. 183 дахин нэмэгдсэн. Тэгэхэд ард иргэдийн амьдрал яг энэ хуваар нэмэгдэж чадсан болов гэдэг нэг 3 асуулт асуугаа. Тэгээд тодруулъя даа. Аудитынхнаас бас нэг асуулт байна. За манай аудитын ингээд нэг тайлангуудаа дандаа нэг юм нэг ерөнхий үгнүүдээр оруулж ирдгээр нь одоо зогсоочвол яа гэм бэ? Яг ийм бол ийм, тийм бол тийм гэдээ явахгүй бол ерөнхий үг болгоны чинь ардалт хоёр санаатай утга яваад байдаг. Тэгээ энэ тайлан дээр тэгж байгаа. Төсвийн төлөвлөлт нь улс төрийн нөлөө их байна гэдэг. Тэгээ улс төрийн нөлөө нь яг яаж нөлөөлөд байгаа гэдгийг энэ үндэсний аудитын газраас асууя. За ингээд тодруулъя. За сангийн сайд Болдын жавхлан хариулна. За очроо төгшөний асуултанд хариулъя. Таны 3 асуулт нь гүйцэтгэлтэй 3 огт холбоогүй мэн гэж ойлголоо. За төсвийн доктортой байдлын тухай хууль гүйцэтгэлтэй бол холбоогүй, зарлагын реформ гүйцэтгэлтэй холбоогүй, татварын өөр төлбөрийг за манай татварын ерөнхийлөгчөөс нар одоо ороод ирэх багт удажлаа. За төсвийн доктортой байдлын тухай хууль бол ер нь эдийн засгийн макро төлөвлөлтийн хууль шүү. Макро төлөвлөлтийн хууль. Шууд төсөвтэй бол холбоотой зүйл биш. Төсөвтэй холбоотой зүйл маань төсвийн суурь хууль. Төсвийн доктортой байдлын тухай хууль маань макро төлөвлөлт буюу ерөөдөө эдийн засгийн хүрээ хязгаарууд маань ямар хэмжээнд байх уу гэдгийг хязгаарлаж өгдөг. Ийм тоонууд. За тэгэхээр энийг шаардлага гарвал өөрчлөнө. Хэд ч өөрчилж болно. Шаардлага гарвал. Тийм хуультай. Хурлаас батлсан хууль маань өөрөө тийм хуультай. Нэлээ ингээд чагт хийцэн, хязгаар хийцэн. За одоо жишээ нь ингээд төлөвлөөгүй ийм орлогын хязгаарт ороод ирэхээр бид одоо төсвийн хүрээгээ буюу макро төлөвлөлтөө одоо хумаад тэрнийхээ дагуу одоо салбар хоорондоо зохицуул дээж дахиж одоо микро төвшөнд одоо хумилт хийх, төсөв дээрээ хумилт хийх, хэмнэлт хийх ингээд шатаар дарга хэмжээнд аваад явж гэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр шаардлагатай бол өөрчлөлт хийн. Энэ чинь үндсэн хууль биш. Ийм одоо чиглэлийн салбарын хууль. Макро төлөвлөлтөнд бол ялангуяа уулуурхаас хамааралтай юм эдийн засгт хөгжиж байгаа орны хувьд бол макро төлөвлөлт хийх, маневр хийх, тэнцлээ сайжруулах юм асуудлууд бол ер нь их гарна. Тэр болгонд бас өөрчлөх шаардлагатай бол өөрчлөлт л явна. Одоо ч гэсэн одоо нодлын хийсэн нэг өөрчлөлтийн дагуу бол зөрчил одоо үүсчихээ л. 2025-26 оны төсвийн хөрөөнүүдээ одоо өөрчилж 9 сарын 1-нд одоо эх оныхоо төсвийг бид нар одоо өөрчлөлн. Сая хэдхэн сарын өмнө Гантмөр сайд эдийн засгийн хүрээг батлуулсан их хурлаас
Гэтэл тэрнээс ч хойш одоо 1 сарын дотор бүгд өөрчлөгдөжлээ. Төсөөлж исэн үнийн төсөөллүүд нь одоо гандруу сайдын төсөөлж исэн нүүрсний өндөрнөөс хойш унчлаа. Оны эсрэг унахаар байна, хойд унахаар байна. Тэгэхээр одоо 9 сарын 1-нд сая одоо гандруу сайдын өргөн барьж батлуулсан төсвийн үрээгээр явах уугүй. Энд чинь бол буцаага л одоо төсвийн нөхцөл байдлын зөвлөлийн оюу нөхцөл байдлын хуулийн дагуу төсвийн хүрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсчихэж байгаа байхгүй. Дандаа л ийм л өөрчлөлтүүд. За ковидын үед алдагдлын хязгааруудтай бол багтаж чадгааргүй байсан. За тэрийг чигд одоо ингэж хойшлуулсан нэг том өөрчлөлт бол тэр байгаа. За ийм байна. Зарлагын реформ гэж. За зарлагын реформыг ярихын тулд 2024 онд 25 оны хуулийг төсвийн хууль баталж байгаа үед дагсан тогтоол дотор бид нэг үүрэг авсан байгаа. Энэ зардлын реформ энэ одоо маш олон хуулиудаар аль хэдийн төсвийн хуваарлтыг төсөв төлөвлөхөөс өмнө хуульчилж чад байгааг тэндээс бүх реформ эхлэх ёстой байгаа. Энийг их хурлд буцааж танилцуулаа гэдэг үүргийг бид авсан байгаа. Тэрнийхээ дагуу бид 4 сард 204 хууль дээр 1000 гаруй заалтаар төсвийн хууль аль хэдийн хийгдчихэд байна. Бид нар эндээс зөвхөн 40 гаруй хувийг нь л төсөв тусгаж чадчихна. Цаана төсөвт багтахгүй 50 гаруй хувийг эзэлж байгаа төсвийн гадар үлдсэн байгаа. Ингээд халаад огшоо зогсож байгаа. За яг зарлагын реформ, төсвийн реформыг бол яг тэндээс л эхлэхээр байгаа. За тэрийг бид нар англиад ирэмблээд их хурлд өгөөд за булгамдын дараагаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Би та байгаа шиг санагдах юм. Тийм байгаа. За тэрийг одоо яг англиал ирэмблээл. За энийг нь одоо бол энийг нь хойшлуул. За энэ нь одоо гарцаагүй юм байна гэд ирэмблэх юм бол за тэрэндээс хамгийн том одоо энэ төсвийн микрофон өгч гүцээгээд хариулж. Чухлан сайдын микрофоныг өгье. За энэ удаа гишүүд маань бас энэ асуудыг маш олон талаас нь хөндөж ярьж байгаа учраас би эх оны төсөв өргөн барихтаа бол энийг өргөн барина гэж бодож байгаа. Сая бол тодглоор арай амтсангүй. Ер нь бол бид нар бэлдсэн байсан. Тодглоор өргөн барьсан бол тодглоор хийж амжихгүй байх. Маш олон ажлын хэсгүүд гарч ирээд за харин тэр үед салбарын хамгаалагч, улаан хамгаалагч нар гарч ирээд тэр зардлыг асахгүй, энэ зардлыг асахгүй, энийг авч үлдэх ёстой. Энэ одоо халамжийг, энэ тухайн салбарын халамж байх ёстой. Энэ нэмэгдлүүд байх ёстой. Эвэж аваас гээд бүгд ингээд хамгаалагч болоод тараад гүйчдээ шүү. Ингэж болохгүй шүү. Та тэр үед бас зөрөгтэй байгаарай. Одоо нэлээд том жагсаалт орж намаржингаа юм том хилцүүлэг болох байх. Сая бол ганцхан төрийн албаны тухай хуульд оруулж ирсэн. 42 хууль бэлдсэн байсан оруулах гээд. Өмнөх өдөр нь болоод ганцхан хуульд оруулж ирсэн. За 4-8-ийн микрофон Магнас орон дараа хариулна. За очроод гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгürt энэ тайлан ерөнхий байна гэдэгтэй холбогдуулаад жишээлбэл тэр улс төрийн нөлөө төсвийн төсөлд бас нөлөөлөл байна гэсэн энэ агуулгаар та асуулаа. За бид нар энэ 24 оны тайлангийн онцлог болохоор зэрэг сонгуультай жилийн ийм тайлан байгаа. Тэгэхээр өмнөх 3 жилтэй нь харьцуулаад үндэсний аудитын газраас дүгнэхэд 1.5-аас 3.3 дахин энэ зардлууд өссөн ийм үзүүлэлттэй байгаа. Тэгээ тэрийг харах юм бол тийм одоо амлалтын чанартай гэдэг юм уу ийм одоо шинжинд хамгаалж байна. Тэгээд энэ өсөлт нь дараагийнхаа 4 жилдээ бас нөгөө зардал дээр ийм үр ашигтай байх төсвийн энэ одоо зорилгод нийцэхгүй байна гэсэн ийм байдлаар дүгнээд энийг одоо сонгуульт мөрчлөгөөс хамаарсан юм улс төрийн шинжтэй нөлөө байна гэж ингэж дүгнсэн байна лээ. Тэгээ энийг би За татварын ерөнхий газрын дарга ажлын хэсгийн микрофон дээр очсон. Ажлын хэсгийн микрофон дээр очсон. 5-8 дээр очиж сууч. Татварын ерөнхий газрын дарга Чимэдсүрэн хариулна. 5-8-ийн микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Татварын ерөнхий газар Чимэдсүрэн. За өрийн талаар бол бид нар он гараад нэлээдгүй тийм эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаад тусгай өр барагдуулах комисс гаргаад ингээд ажиллаа явуулж байгаа. За 24 оны эцсийн үлдэгдлийн өр бол 3.9 байсан. Гэхдээ өр гэдэг маань бол нөгөө татварын тайлан аюулгээд ногдол үүсчихээр л өрийн хөдөлгөөнүүд бол ингээд явцдаг. Тэгээд зарим
татврын төрөл маань бол сар тайлгандаг, улирлаар тайлгандаг, жилийцээр тайлгандаг учраас бол энэ тоонууд бол ингээд нэлээд явдаг. За ингээд түүнээс хойш бол бид нар 1.4 их нийтийн хоримтлох зөөрийг бол бас барагдуулсан байна. За яг сүүлийн 4 сард өгсөн сангийн сайдын одоо үүрэг чиглэлийн дагуу бол бас 200 тэрбум бол бас хоримтлох зөөрөөс төлөгдсөн ийм хэлбэртэй явж байгаа. За гэхдээ ер нь өрөөдийн нийт үлдэгдэл бол ингээд 4 их нийт гэсэн үг шүү дээ. Энэ дотроос бас яг наривчлаад англиад үзэх юм бол нэлийн хүндэрсэн буюу одоо 3-4 жилээс дээш тэр нь бол бас 1.4